Леонардо да Винчи Итали улсын Флоренц хотын ойролцоо Венци гэдэг газар 1452 онд Нотрич Ферриа Винчи болон харц бүсгүй Катерина нарын дундаас төржээ. Амьдралынхаа хамгийн анхны жил буюу 1 настайгаас Флоренцийн ойролцоог мужид байдаг. Өвөөгөндөө ээж хойд эцгийн хамтаар амьдрах болсон юм. Насанд хүрсэн хойно тэрээр оюун ухааны тусламжтайгаар дэлхийн ертөнцийг таньж мэдэх болсон. Түүний хувьд хамгийн үнцэнтэй зүйл байсан хэмээн ярьдаг байжээ. Үүнийг судлаачид да Винчи бага насаа байгальд ойр өнгөрүүлсэнд холбон тайлбарладаг гэж. Леонардо гарал үүслийн болонд үргэн цар хүрээтэй мэдлэг эзэмсэж чадаагүй уншиж бичиж тоолж сурсан байна. Тэрээр олон алдартай зураачдын адил солгоо гартан байв. Ойролцоогоор 1466 оны үед Флоренцийн авьяачлаг зураач Андре Бракиан шав болсон Леонардын амьдралыг өөрчилжээ. Хэдхэн жилийн дараа тэрээр чадварлаг зураач болсон юм. Түүний багш Бракиа зурхаа болж баримл хийдэг болсон юм. 1482 онд да Винчи Милан руу явж Спорск овгийн захиалгаар ажиллах болсон байна. Тэр үедээ Уинтэй эмэгтэй Дарвалт Мадонна гэсэн бүтээлүүдээ бүтээж 1495-аас 1498 онуудад Санта Марина делла Грацийн сүмийн дэргэд да Винчи хамгийн агуу бүтээлүүдийн нэг болох Сүүлийн оройн зоо хэмээх зураг зурсан байна. Энэ зураг нь Леонардо зураачийнхаа хувьд туршилтуудынх нэг байсан бөгөөд маш олон удаа хуулбарлагдсан зурагдсан байна. Леонардо да Винчи хэдийгээр агуу зураач хэмээн түүхэн тэмдэглэгдэн үлдсэн хэдий ч түүний сонирхол нь хязгааргүй байв. Тэрээр механик, геометр болон латин хэл сууч, худаг, халаагуур, тэрч байтугай бүтэн барилгыг зохион байгуулж байсан юм. Анатомиг сонирхон судалдаг байсан бөгөөд гэрчин түүний зурсан биеийн царцааг харьцуулсан Витторийн хүн зураг билээ. Леонардо да Винчи бусад олон зураачтай ялгаатай нь амьд байхдаа амжилтанд хүрч чаджээ. Тэрээр маш их захиалга хүлээн авч олон газар аялдаг байв. Да Винчи Итали, Франц, Венец, Манти зэрэг газруудад ажиллаж байжээ. Тухайн цаг үеийн эмэгтэй хүний хамгийн алдартай хүрэг болох Моно Лиза буюу Жокондог тэр зурсан байна. 1503 онд зурсан аж. Нас ахих тусам да Винчи багт зурж байлаа. Учир нь тэр хүндийн хүч тойргийг хэмжих цаг агарын үзэгдлийг судлахад их цаг зав зарцуулж байжээ. 1516 онд да Винчи Францын 1-р Франциск хааны ордонд очиж бичих тэмдэглэл зэгцлэг ажил хийж эхэлсэн байна. Тэрээр өөрийнх нь үргэн цар хүрээтэй сонирхлыг илтгэсэн 7000 хуудас бүхий тэмдэглэл зураг дизайныг үлдээсэн байна. Леонардо да Винчи төсөөлөн бодох агуу авьяастан байсан ч гол санаануудаа буулган орхиод өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг байжээ. Бодож олсон зүйлээ биелэл болгодоггүй байсан нь зарим талаар түүний бүтээлүүд цаг үеэс хэдэн зуун жилээр төрүүлж байсантай холбоотой бөгөөд сэргэн мандалтын үед түүний санааг ойлгож хэрэгжүүлэх боломж байхгүй байв. Уран бүтээлчийн шин санаануудаа нэгэн баримт нь түүний бүтээсэн 2 дахь завь юм. Нас өндөр болсон хойно да Винчи сайн ажиллаж чадсан амьдрал урт байдаг гэж хэлж байжээ.